Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За тэгээ Умардын элдний домгийнхаа дараагийн партаар уулзч байна. Ойрд ялчгүй хувийн шилтгаанаас болоод 2-3 хоног бичгээ оруулж чадсангүй. Маргаашнаас тогтмол оруулаа явах болохоор өмнөх оруулаагүй бичлэгүүдээ тэр нөхөө оруулаа шүү. Тэгээ болохоор сувгтан сав дараад лайкан дараад тэгээд намайг үзээрэй. За тэгээд үлээ. Мангаар горцоо манга маань яаж эхэлдэг вэ? Мантагийн дайралт эхэлдэг байгаа. Манай мантаа хүчтэй дайралт хийгээл шууд хоолойг нь зүсэх гэсэн боловч нөгөөт нь шууд болтаад мөрөө зүсүүлдэг байгаа. Тэгэл манай мантаа шууд өрүүлсүүлээд дахиад дараагийн дайралт хийх болсон боловч нөгөөт нь шууд хоёр ташуураараа манай мантаагаас зайгаан барайл зайгаа холдуулаад тэгэл манай мантаа зайгаа тийм ч амархан ойртуулахгүй тэгэл шууд хоёр ташуураас нь бариад авдаг. Нөгөөт нь монош миний ташуураас барьчихлаа гэл хураа гэл шууд хоёр ташуураа хураахтай зэрэгцэл манай мантаа шууд дайрдаг. Арагшаага дайралтнаас нь бултдаг боловч мантаагийн ийд эцэнд нь хурж чадсанаар ер нь бол гүн зүсэлт үүсгэсэн байдаг. Гэвч ингээд нөгөөт нь таргалцсан өөхөн давхрах хэд ихтэй байгаа болоо зүгээр л өөхөн зүсэд өнгөрөөсөн байдаг. Илүү гүн зүсэх хэрэгтэй гэл манай мантаа дахиад дараагийн дайралт хийсэн боловч нөгөөт шууд хоёр ташуураараа элдийн шууд ороо бариад авдаг. Тэнгүүтээ манай мантаа шууд нуруугаар нь хойш нь савдаг байгаа. Доош. Манай мантаа шууд нуруугаараа савлаа. Аимшигтай хүчтэй юмтэй ингээд үнэхээр аюултай байлаа. Мастер хэлсэн үг байгааг бол би яг баларх шахлаа гэл. Тэгэл арагшаага бултсан боловч нөгөөт нь шууд дараагийн дайралтаа шууд илгээгээл хоёр том жолоогаар шууд ингээл зүрүүлэн манай мантааг шууд бяцлах гэж дайрдаг байгаа. Тэгээ манай мантаа шууд нөгөө хоёр чулуунд шууд оногдлоо гэж бодсон боловч нөгөөт хоёр чулуун шууд юучгүй жижиглэл хараад ирсэн байдаг. Нөгөөт нь төмөр цус догшин луугийн булталт гээл амар хүчтэй дайралт хийсэн байдаг. Тэгэл манай мантаа хайгаал болохгүй хаана байна тэр новш хайчав гэж байдсан чи шууд манай мантаа тэр ингээл бүх ингээл бултаал цаагуур юмнуудын цаагуур орж байгаа. Дараагийн шууд дайралтаа шууд үргэлжлүүлэлт дайрдаг. Тэсэн нөгөөт нь шууд нөгөөднөөс хааж амжилгүй шууд дайралтууд нь өртөөл хэлдэг. Манай мантаа шууд боломж олддгүй. Бүх дайралтаа хийгээл эн тэндээс нь зүсэл нөгөөтөнтэй болооч чи яллаа яв дэлхий төгсгөл гэж байдаг бол би тэр газар ч очив үгсэн юм шиг амьдрий чи яхид миний талаар юу ч сонсохгүй гуйж байна хөө юм уу хөгийн навшаа чөтгөр минь намайг өршөөгөөч үнэхээр уураад арах гэж намайг алах хэрэгтэй гэж юу гэл тэг үнэхээр цөхрөөл хамгийн хүчтэй дайралт хийгээл ялагчгүй төмөр цус тэнгэр гэл хүчтэй дайралт хийгээл манай мантаа тэрэнд нэг оногдол дээшээ шийтгэдэл тэгэл шууд манай мантаа шууд эргүүлээл өөрийнхөө хүчтэй дайралтаар нөө дайралтын голоор нь зүсээ дайрдаг байгаа. Зүсэл. Тэгээл шууд доошлуулаа шууд зүсээр гал дайралтын төгсөлд хоолн дээр нь очиод шууд хоолнд нэлдээ шаагаал. Тэгэл нөгөөтөн шууд ингээл бүхэлдээ өөдөө болтол ингээ байгуулж ирсэн бүлэгмийнхэн цамхагтай нь хүртэл ингээд газартаа тэгшилдэг байгаа маань байна. Тэгснээр ер нь бол ингээ дөрвөн багны нэг бас дахиад ер нь бол өгдөг байгаа маань мантагийн гарт. Манай мантаа шууд тэрийг алан уутаа шууд бүгд намайг хараалт зүнс хорч чөтгөр гэж байна. Хараалт зүнс хорч чөтгөр тийм ээ би бол цаашдаа мантаа би асуурагийн дүр тоглох болно гэж хэлдэг байгаа. За тэгснээр үзэгдэл маань 3 жилийн өмнөх рүү шилждэг. Манай мантаагийн маань 3 жилийн өмнө Умардын тэнгэрлэг бүлэгмийн асуудал тэгээ төв тэнгэрлэг бүлэгмд төв тэнгэрлэгний манай мантааг зүхтаад л ашиггүй ер нь бол зүхтах боломжгүй тор тэр ингээ бэлдсэн манай мантааг барихын тулд үнэхээр их олон хүн оролцсон тэрний хажуугаар бүр ингээд 9 тэнгэрийн нэг ингээ 2 тэнгэр нь ингээд оролцсон хэрэг гарсан болохоор хүмүүс бүр энэ дээр ингээд шууган дэвдээгээд бүр ингээд үнэхээр их том асуудал болсон байдаг байгаа. Тэг хүмүүстэй жиг жугаар зархины даруулга болгож манай мантааг үгсэн. Гэтэ сая ингээд алсан хүмүүсийн ингээд нэрээ сонсонгууд ингээд том байгаа болохоор манай мантааг ингээд сүнс болж ингээд чөтгөр болж ирсэн гэж ер нь бол ярьж байдаг. Тэрний хажуугаар ингээд төв тэнгэрлэг нэгдлийн өмнөөс сүрсэн 2 бүлгэн болон муу болон гондоос жоох асуудалд орсон байдаг. Санхүү болон бүх төрлийн зүйлээр хавчигдсан байдаг боловч ер нь нэг их том хэрэгээс болоо энэ бүгд зүйл ямар ч үр дүнгүй болдог. Тэр том хэрэг нь болохоор хуулийн бүлгэн настай чин сооны өгсөн байдаг байгаа.
ер нь бол Мантайгийн нөгөө нэг тий Жавхаатай минь тулдаад дийлээгүй өгсөн байдаг. Тэрнээс болоод ер нь бол бүх бүлэгмүүд дотроо байгаа хүмүүсээ шалгаж асуураагийн тэмдэгт шивэстэй хүмүүсийг олсноор бүлэгмүүд хоорондоо хаагралтаж дотроо юмч эвцэлтэйгүү эв нэгдэлгүй тиймэрхүү болсон байдаг. Ер нь бол бүлгүүд амар хэцүү болсон. Тэгэл бүгд ингээд төв тэнгэрлэг нэгдэл болон хүмүүсийн хооронд амар том ам цав үүссэн байдаг байгаа. Тэгснээр үзэгдэл манай хишгээр шилждэг. Хишгээ маань өвөөтэйгээ хамт Куан сад дээр гээд бараалхаж ирсэн байдаг байгаа. Ер нь бол Куан садын доор ажиллана гэж бүр шийдчихсэн. Өөрөө хэр өчүүх амтан гэдгээ мэдчихсэн. Тэгээ байж идэх. Манай хишгээ хажуугаар нь даваагийн маань хэлсэн үгийг бодоод бүр ингээд даваагийн итгэлийг алдсандаа бүр шаналаад Куан сайд ирэх мэдл ямар том болсныг мэдээд тэгээ өвөөгөө эрдэм намтай амар мундаг хүн гэж бодож байсан боловч Куан сайд ээжүүд юу ч биш гэдгээ мэдээд өвөөгөө ч юу ч биш гэдгийг мэдээж ер нь бол амар урам нь хугарсан байдаг байгаа. Үзэгдэл манай даваараа шилждэг. Манай даваа бүр ингээд амар хоригдсон яг юу чгүй болцсон байж байгаа. Манай өн төв тэнгэрлэг нийтлэлийн газар нутаг дээр хүн алсан хэрэгээр тэгээ хажуугаар төв тэнгэрлэг нийтлэл хүний ингээд урвсан хүн тусалсан төв тэнгэрлэг нийтлэлийн тушаалыг дагааг гэдэг хэрэгээр ер нь бол шийтгэлээ хүлээгээ байж идэг. Тэгсэн ч энэ шийтгэл их удаан ер нь үргэлжлээгүй хүний эцэг 9 тэнгэрийн нэг дамжоохын нөлөөгөөр тэр боцноос их суllагдсан. Гэтэ нэг нөхцөлтэй тэр энерги шүнтэй хийх буй дайнд Төтөрөөс таталцлааны тэргүүг нэн зогсож энерги шүнийг бүрэн устгах ёстой. Түүний олж авсан бүх дайны ололт амжилтыг салааны удирдагч шинээд маань гардуулна гэдэг байгаа. Хүн төтөрөөс таталцлаа ямар нэгэн байдлаар энерги шүнд ялагдаж эхэлбэл дам соожвын хамгийн түрүүнд тулааны талбарт очино. Эснэр ер нь ийм том гэрээтэй манай дам соожвын суллагдсан байдаг. Тэр эдийг маань хишгээ хараад өөртөө урам нь хугараад байж байгаа. Даваагийн анх удаа тэгж хуурлахыг харсан. Нас болоо те манай өөрийгөө бүр ингээ өчүүх амтан гэдгээ мэдрээ давааг итгэлийг алдцаа. Одоо зүгээр л ингээ Куан сайдыг гар хөл болоод те шинэ ертөнц бүтээн гэж бодож исэн тэрийг хүртэл байцгасан байдаг. Гэсэн чи даваа шууд гарнаас натангуудаа. Бол зүгээр л хүүхэлтэй. Түүний дэргэд өөр хүн байгааг нь би мэднэ. Мөн тэд намайг төв тэнгэрлэх нийтлэлийн хов болгоход зэхэж байгаа ч би мэдж байна. Гişгэ. Биднийг алхам хойшилсон ч 10 алхам үргэлжлэх хэрэгтэй. Одоохондоо тэдний хэлснийг хий. Тэдний үгээр явж анхаарлыг нь сурлуулж байгаад өөрсдийн мөрөөдлийг бодит болгох хэрэгтэй. Яарах хэрэггүй. Бид угаасаа энерги шүнийг зогсоох л байсан гэсэн чинь хишгээ бүр уйлал. Цоожвон би чиний урмыг хугалсан гэсэн чинь тийм зүйлээс болоод би чамайг үзээдэх байсан бол анханасаа хайрлахгүй байсан. Гэтэ ахиж битгий бохир арга ашиглаарай. Шударгаар тулалдаж ялцгаа гээл. Зүгээр дээ ахиж айх хэрэггүй би чиний хажууд байна. Эцэст нь бид өөрсдийн шинэ ертөнцийг бүтээх болно гэж гараас нь хөтлөөл хэлдэг байгаа. Тэгснээр үзэгдэл манай одоо болж байгаа цаг хугацаа руу шилжиж байгаа 3 жилийн дараах руу энерги шүний эсрэг эцэс төгсгөлгүй дээ. 3 жилийн дээ. Энэ галзуурлын дундор төв тэнгэрлэг нийтлэл энерги шүнтэй 3 жилийн турш дайтаж байна. Хүмүүс энэ дайныг 3 жилийн дайн гэж нэрлэж болсон. Энэ 3 жилийн дайн тоогүй олон чадварлаг дайчтай амнасаа алдаж гудамжаар дүүрэн цогц дүүрж хүмүүсээ тарианаас амьдралаа харахаан байсан. Энийг ингийн ардын хувьд ер нь бол итгэл найдвараа алдчихсан. Зарим хүмүүс нь бүртээ умардын тэнгэрлэг бүлэгмийг үг хүлээд эхэлчихсэн. Төв тэнгэрлэг нийтлэг үзээ ядаад эхэлчихсэн. Зарим нь бүр төв тэнгэрлэг нийтлэл биш. Умардын бүлгэм дотроосоо ер нь бол манай Мантайг хүртэл авгаалсан гэж зурхал тараад эхэлчихсэн. Тэр дунд ингээ ганцхан гэрэл болж тэр дайнд ингээ итгэл найдвар өгж байгаа нь ер нь бол төтгөрөс талын салаа байдаг. Хүмүүс тэдэнд талархаж байгаа. Учир нь төтгөрөс талын салаа байгаа тулдаал тэд амьд байгаа. Тэгэл ер нь бол 7 баг тэнгэрийг харуулдаг байгаа. Тэгээ ер нь бол хамаг бүх алдар нэр цолыг авч байгаа. Манай шинэ маань те төтгөрөс талын салааны удирдагч шинэ гэж бүр амар нэр хүндтэй болцсон байдаг. Тэрний хажуугаар манай даваа хүний Бамбай гэж шинийг юм аа. Тийм бүр нэртэй болсон. Гайхалтай чадвараар 9 тэнгэртэй дүүц хүчээрийг дэндатаа болсон нэг юм. Хүмүүс түүнийг одоогийн 9 тэнгэртэй энэ тэнцэх хүч болсон гэдэг одоо цагийн баатар
Тэнгэрлэг тулааны эзэн хаан дам соожун гэх ер нь бол байждаг. Ер нь бол энэ чаптер ингээд дуустдаг байгаа шүү. Тэгээ дараагийн чаптерууд илүү чанартай, илүү нөхөж орох болохоор тэгээд бичлэгээ үзээд сабан дараа лайк дараа найзуудаа шеэрлээд үзээрэй.